Одоо ерөнхий энэ төслийг хариуцсан хүн байгаа хавдар судлалын үндэсний төвийн талаас. За энэ дээр оролцож байгаа хүмүүсээ би танилцуулах таах өсөлт. За санаа намайг гэрэл таалагддаг. Би Smart Solution компаниас энэ эрсдэлүүдийн үйлчлэгийн программыг харилцуулж танилцуулах гэж байгаа юм байна. За. Хавдар судлалын үндэсний төвийн илрүүлэн үйлчлэгийн бүртгэл хариуцсан хэмж Пол. За. Эрдэм мэдээллийн албаны дарга Бадам Сүрэн нээж байна. За тэрнээс гадна энд хавдар судлалын үндэсний төвийн компьютерийн програмч юу техникч нар оролцож байгаа маа. Тэгээд энэ эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс ган тулга тий. Ган тулга оролцож байгаа. За ингээд за өнөөдрийн энэ телеконференцийн гол зорилго бол та бүхэн мэдж байгаа 2012 оны 6 дугаар сард өмнөгийн илрүүлэг үзлэг орон даяар эхэлсэн. 2012 оны 8 дугаар сарын 1-ээс Умаа үзүүлэх илрүүлэг үзлэг орон даяар эхэлсэн. Өнөөдрийн урьдчилсан байдлаар бол улсын хэмжээнд Умаа үзүүний өмнөгийн илрүүлэг үзлэгт 7000 гарын эмэгтэйчүүд хамтсан хэм мэдээ байна. Хүний одоо илрүүлэг үзлэгт 100 гарын 104,000 гарын одоо хүмүүс хамрагдсан ийм төв бүртгэлийн мэдээ аймаг таавнаас цуглараад байгаа юм аа. Тэгээд одоо энэ илрүүлэг үзлэгийн тайлан мэдээ хүлээж авч түүнийг боловсруулалт дүн шинжилгээ хийх энэ асуудалтай холбоотой илрүүлэг үзлэгт ашиглаж байгаа програм цахим програм хангамжийн одоо үйл ажиллагаа ямар байгаа талаар өнөөдөр энд бид нар хэлцэх гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр зүгээр миний энэ телеконференцийг нээлтийн энэ хэсэгт хэлэхэд илрүүлэг үзлэгийн мэдээлэл дамжуулах асуудал дээр хаана бэрхшээлүүд учирч байгаа. Нэгдүгээрт нь орон нутагт одоо хавдар бүртгэгч судлалын лабораторийн одоо эмч нөгөө талаар эмэгтэйчүүдийн одоо эмчийн зүгээс мэс заслын эмчийн зүгээс анхан шатны одоо бүртгэл мэдээллийг програмд оруулах ажил хангалтгүй байна. Тухайлбал одоо эсийн шинжилгээ сумаас наацын шинжилгээ лабораторид ирээд аймгийн төвүүдийн лабораторид наацын шинжилгээ хийгдэхгүй удаан хугацаагаар их хэмжээгээр хоримтлагдаж тийм ээ. Тэгээд сарын мэдээн дээр болохоор урд сарын болоод тэрний дөрөвчийн сарын одоо тэр лабораторийн шинжилгээний мэдээллүүд тухайн сарын мэдээлэлтэй холилдож орж ирээд тэгээ ирсэн одоо тайлан мэдээний тоо баримтууд хоорондоо логик уялдаа холбоо муутай дүн шинжилгээ хийх бэрхшээлтэй ийм асуудлууд гарч байна. Нэгд хоёрдугаар эмэгтэйчүүдийн эмч өрхийн эмчийн дараа одоо хоёр дахь одоо шаардлагатай хүмүүсийг колпоскоп хийж байгаа тэрний мэдээлэл муу орж байна. Мөн одоо хоёр дахь давтан одоо эсийн шинжилгээ авч байгаа тэрний мэдээлэл хангалтгүй орж байна. Мөн одоо колпоскоп хийгээд сэжигтэй тохиолдолд биопси одоо эдийн шинжилгээ авч байгаа тэрний мэдээлэл хангалтгүй орж байгаа. Мэс заслын эмчдэр болохоор одоо энэ чинь нөгөө хөхний эмнэлзэн үзлэг тэрнээс гадна нарийн зүгээр одоо аспирацийн шинжилгээ авч байгаа шүү дээ. Тэрний дүн мэдээлэл ер нь бүдүүн зүгээр эдийн шинжилгээ авсан дүн мэдээллүүд бас л сайн орчихгүй. Энийг бол мэс заслын эмч уг нь програмд тэр тухайн маягтыг бөглөж оруулах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эмч тэр колпоскоп тэр одоо жишээлбэл давтан эсийн шинжилгээ мөн эдийн одоо биопси шинжилгээнийхээ мэдээллийг оруулах хэрэгтэй. Лабораторийн эмч тэр ирсэн наац дээр одоо дүн шинжилгээгээд хариуг нь мөн шивж оруулах хэрэгтэй. Бүх мэдээллийг хавдрын бүртгэлийн ажилд нь нэгтгэж нягтлж одоо оруулаад сарын тайлан гаргаж ирүүлэх ёстой. Тэгтэл сарын тайлан бол хангалттай биш. Одоо тоо мэдээнүүд нь хоорондоо уялдаа холбоо муутай орж ирээд байгаа. Тэгэхээр
дүн шинжилгээ хийх бэрхшээлтэй ийм асуудлууд төвийн одоо хэмжээнд гарч ирээд байна. Энэ талаар тодруулж арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр өнөөдрийн сургалтыг хийх гэсэн юм а. Ингээд өнөөдрийн сургалтыг үйл ажиллагааг нээснийг мэдэгдэе. Одоо хөтөлбөрөөр За ингээд ер нь миний сая ярьсан зүйлийг бүр тодруулаад манай хавдар судлалын үндэсний төвийн одоо энэ илрүүл үйлчлэгийн мэдээллийн асуудал хариуцсан туул эмч та бүхэнд одоо танилцуулга хийж тэр танилцуулга хийж явах явцад болоод дараа нь та бүхэн тодруулах орон нутагт одоо учирч байгаа бэрхшээл шийдвэрлэх асуудлууд байвал шууд ярилцаад саналаа солилцоод яваарай. За та бүхний өглөөний амглан айлтгая. За одоо дэлгэцэнд презентацийн харагдах ёстой. Тод харагдахгүй байх та бүхэн хэлээрэй. Компьютерийн дэлгэцийн дүрсэнд утгатай юм шүү. Яг дөрөв байна. Харагдахгүй байна. Аль амиг вэ? Дорнд харагдахгүй байна. Рефреш юм нэ. Төв амигт харагдахгүй байна. Одоо оруулагч нь оруулж хүмүүсээ нэг рефреш хийчихээрэй. Бөөтөд. Аа за. За. Тий. Харин би одоо манаас чинь яг тэр дэлгэцэн дээр юм чинь харагдчих. Дэлгэц чинь одоо Оо, наач мөшөө нөө. Оо, мен мөшөө нөө. Sure. Хоёр өөр гараад. За одоо тэр камера жоох хөтлөж. Бойтод хөтлөж. За харагдаж гин үү? Нэгдэхгүй нөө. Нэгдэхгүй байна. Харагдаж байна. Харагдахгүй байгаа юм байна. Харагдахгүй рефреш хийчих гэсэн. F5.
F5 дээр миний усыг. За та бүхэн нөгөө умаа үзүү хөхний өмнгийн илрүүлгийн иргэн дуудах тогтолцооны удирдамж гэсэн ном нэлээд авсан баха. Аймагуд ер нь бүгд авсан байгаа юу? Байна уу? Сонсож байна уу? Дижитал харагдахгүй байна. Удирдамж ер нь бүх аймагуудад очсон гэж үзэж болох уу? За энэ бол Архан аймаг аваг байгаа юм уу? Юу гэнэ? Архан аймаг харагдахгүй байна. Рефреш хийжээсэй. F5 дараа рефреш хийчих. За би юу ч гэсэн яриа явуулъя. За илрүүлгийн одоо иргэн дуудах тогтолцооны удирдамжид ер нь тусцсан байгаа. Хүнд бол анхдагч чатлалаас өргөсөн тосхны эрүүл мэндийн төвийн эмч маань умаа үзүүний эсийн ПАВ шинжилгээ авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр мөн ПАВ шинжилгээ авна, мөн давтан игдэж байгаа бол давтан ПАВ аавна. За энэ тохиолдолд AM1D гэсэн умаа үзүү хөхний өмнгийн илрүүлгийн бүртгэл гэсэн маягт хөтлөн, ууны маягт хөтлөн, ууны эсийн маягтыг хөтлөх байгаа. За энийг та бүхэн хийгээд ер нь хэвшсэн, дандаа хийж байгаа ажил чинь зүгээр яг сануулах үүднээс хэлж байна. За хоёр дахь чатлалт бол эмэгтэйчүүдийн эмчдэр дандаа ПАП эерэг гарсан, эсвэл өрөвсөл бэлгийн замын халдвар онцлогдсон тэр эмчилгээний дараа давтан ПАП шаардлагатай эмэгтэйчүүд очих байгаа. За энэ эмч маань AM1D маягт, U2 маягт за эдийн шинжилгээ хийгдэж байгаа тохиолдолд эдийн шинжилгээний маягтын эхний хэсгийг өглөх байгаа. За би яриад явжлаа. За эмэгтэйчүүдийн эмч дээр маань бас давтан ПАП шинжилгээг хийх тохиолдлууд гарч байгаа. Энэ тохиолдолд ууныг эсийн маягтыг бас хөтлүүлээрэ гэж хавдар бүртгэгч нартаа захив. За тэр нь бол хийгдсэн мөртлөө тэр үйлдэлээ бүртгэх, баримтжуулах юм бол хийгдэхгүй байгаад байна. За хоёр дахь чатлалт мөн эс судлаач эмч маань эсийн шинжилгээний дүгнэлтийг эсийн маягтны Б хэсгээс хойшхыг болов бөглөнө. Тэгээд програмд тухайн одоо эсийн шинжилгээнийхээ дүгнэлтийг зөвхөн оруулах хэрэгтэй байгаа. За хавдар бүртгэгч маань маягтын бүртгэл програмд оруулсан байдал энэ бүгдэд бол хяналт тавих, мэдээллийг нэгтгэж эргэн мэдээлэх ийм үйл ажил хариуцж байгаа. За хөхний өмнгийн илрүүлэг дээр өргөсөн тосхны эрүүл мэндийн төвийн эмч маань хөхний эмнэлзэн үзлэгийг хийгээд AM1D болон Х1 маягтыг хөтлөнө. За хоёр дахь чатлалт хавдрын эмч, мэсцлийн эмчдэр хөхний эмнэлзэн үзлэгээр эерэг гарсан буюу хөхөндөө бэрсэн үсгэртэй байгаа хүмүүс ирж байгаа. Энэ тохиолдолд хавдрын эмч, мэсцлийн эмч маань үзлэг шинжилгээ болон ониш баталгаажуулах эмчилгээ гэсэн тусламж үйлчилгээг үзүүлээд AM1D, Х2ис, Х2ид гэсэн маягтуудыг эс болон эдийн шинжилгээ авсан тохиолдолд бол хөтлөнө. За хоёр дахь чатлалт эс судлаач эмч маань мөн эсийн шинжилгээний дүгнэлтийг эсийн маягтан дээр бүхлэн маммограм онцлогоо хийж байгаа газрууд бол Х3 гэсэн маягтыг хөтлөнө. За хавдар бүртгэгч нар маань бас дээр дурдсанчлан бүх маягтын бүртгэл програмд оруулсан байдалд хяналт тавьж мэдээг нэгтгэж мэдээлэх хэрэгэн мэдээлэх үүрэгтэй байгаа. За эргэн дуудах тогтолцооны удирдамж дээр хавдар бүртгэгч маань энэ бүх мэдээллийг програмд оруулах юм шиг байдлаар орсон схем зурагдсан байгаа боловч энэ нь бол бүх аймаг дүүрэгт интернетийн орчин байгаа байхгүй, өрх сум дээр байгаа байхгүй янз бүрийн байгаа учраас тэр бүгдийг удирдлагаар болон зохицуулалтаар хангах гол хүн маань хавдар бүртгэгч гэдэг утгаар бол яг тийм схемээр орсон. Энийг бол яг шууд утгаар нь хавдар бүртгэгч хийх хэрэгтэй юм байна, хавдар бүртгэгч маягтыг бүглэх хэрэгтэй юм байна гэж бол ойлгож болохгүй. Тийм учраас яг хариуцсан эс судлаач эмч эсийн дүгнэлт гаргасан бол эсийнхаа дүгнэлтийг
өөрөө програмд оруулна. За зарим эс судлаач нар аймаг дүүрэгт бол маш их ажлын ачаалттай. Тийм учраас бид нар бол оруулж амжихгүй гэсэн тайлбар өгж байгаа. Гэвч хавдар бүртгэгч нар маань хавдрын совилогч, статистикч баганч дандаа дунд мэрэгчлээ хүмүүс байгаа учраас эсийн шинжилгээний дүгнэлтийг буруу шивэх, буруу чеклэх байдлаас асуудал гарвал хавдар бүртгэгч хариуцахгүй гэдэг үгнээс эс судлаач энэ үүнийг заавал програмд өөрөө дүгнэлтэд оруулах хэрэгтэй байгаа. За нарийн мэрэгжлийн бусад эмчнэр бол мөн адилхан. За аймаг дүүргийн хавдар бүртгэгчдийн оронтой бол 2010 оны эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажсан оронтой. Гэвч одоо төсөв цуугаагүй оронтой бүтцэд суугаагүй гэдэг шалтгаанаар бол зарим аймаг дүүрэгтүүд бол дагнамж бол ажиллахгүй байгаа байдлаар байна. За хорт хавдар бүртгэх удирдамж, эргэн дуудах тогтолцооны удирдамж маань эрүүл мэндийн сайдын 12 оны 3 сарын 12-ны өдрийн 76 тоо тушаалаар батлагдсан. За үүн дээр бол хавдар бүртгэгч хавдрын бүртгэлээ хариуцна, дээр нь эргэн дуудах тогтолцооны удирдамжаа хариуцна. Дээр нь хавдрын бүртгэл дээр хэрэглэгдэж байгаа та бүхэн мэдж байгаа өвчний олон улсын 10 дугаар ангилал болон ICD-10 буюу хавдрын ангилал тусдаа хэрэглэгдэж байгаа. Дээр нь TNM ангилал, хавдрын үе шатны ангилал гэх мэтчлэн маш олон ангиллуудыг хэрэглэж бүртгэл мэдээлэл энэ бүгдийг базаж мэдээлж улсад мэдээлж өөрийнхөө аймаг дүүрэг сум доторхоо зохицуулж байгаа учраас маш их ажилтаа байгаа. За зарим аймаг дүүрэгт бол хавдар бүртгэгч нь бас өөрөө итгэх санаачлаг тааруугаас болоод хүнд нэг завтай юм шиг харагдаад эзлэгдээд байгаа тал бол байгаа. За хавдар бүртгэгчийн ажлын байрны судалгааг бол 4 сарын 18-ны өндөр бүх аймаг дүүрэг рүү утасдаж болон мессежээр харилцаж дахин судалгаа авсан. За энэ дээр бол улсын хэмжээнд 46.7% буюу 14 сайтад бол хавсарсан ажилтаа байна. Үүнээс аймгийн хэмжээнд 11 аймагт буюу 52.4%. Дүүргийн хувьд үйл 3 дүүрэг буюу 33.3% нь хавсарсан ажилтаагаар бол үүрэг гүйцэтгэж байна. За зарим аймаг дүүрэгт бол наана бүтэн орон тоотоо юм шиг хавдар бүртгэгч нь харагдаж байгаа боловч цаана банк ажлын нөхөөсөнд явдаг. Эцсийн совилогч, хүлээн авахын совилогч, захин бүртгэлийн ажилтан, статистикч эмч гэх мэтчлэн байнгын нөхөөсөнд ажиллаулж байгаа байдал бол харагдаж байна. За дээр нь бол зарим аймаг дүүрэгт бол бүтэн орон тоогоор ажилтдаг гэж хэлээрээ. Тэгээд цаана бол хагас орон тоогоор ажилтдаг ийм ингэж нуусан байдалтайгаар ажиллаулж байгаа байдал байна. За заримд нь болохоор бүр нэг албан тушаалтны орон тоог байхгүй болгоод нөгөө хавдар бүртгэгчийг ажиллуулж, хавдрын сувилагчийг байхгүй болгоод хавдар бүртгэгч болгоцсон. Тэгээд бүтэн жил хавдрын сувилагчгүйгээр ажилласан хавдрын эмч ус байгаад байна. Энэ дээр та бүхэн анхаарал хандуулж одоо яг зорилтод энэ хүнээ энэ одоо тогтолцоог цаашдаа өөрийнхөө аймаг дүүрэгт аваад явах зангидах гол хүнээ бол бүтэн орон тоогоор ажиллуулж өгөөжээ гэж бол хүсэх байна. За энэ баян үлгий, баян хонгор, булган, говь ахтай, говь сүмбэр, өвөр хангай, өмнө говь, Сүхбаатар, Сэлэнг, Хөвсгөл, Хинти гэсэн аймагуд бол хавсарсан ажилтаа, хаан өвөр, Багнуур, Баг хангаа дүүрэг бол мөн хавсруулан ажиллаж байна. За хавдрын эргэн дуудах тогтолцооны програмд гарсан өөрчлөлтүүдийг бол одоо манай программист бол танилцуулнаа. За одоо би тоо мэдээ, сарын мэдээ болон түрүүн онд өгсөн тоо мэдээнээс үзэхэд бол ямар одоо зөрчил дутагдлууд байгаа талаар товчлъя. За илрүүлэг үзлэг түүний бүртгэлийн үйл ажиллагаа өрхийн эрүүл мэндийн түвшинд сайн харьцангуй хоёр дахь чатлаа бол одоо сайн байгаа боловч тийм бүгд жигд биш байна. За мөн хоёр дахь чатлал дүүргийн эрүүл мэндийн нэгдэлт үзлэг бүртгэл бол тааруу илрүүлгийн үйл ажиллагаа бол яг эзэнгүүдэд байна. Нэгдүгээр шатлалаас хүмүүс илрүүлээд явуулаад байдаг, хоёр дахьч дээр ерөөсө хэн үзсэн ч мэддэхгүй, мэдслийн эмч, эмэгтэйчүүдийн эмч маань ямар ч үзлэгийн хуваар байхгүй. Дээр нь эрүүл мэндийн даатгал байхгүй гэдэг шалтгаанаар орон нутгийн тэр цахим суурин тухайн орон нутгийн хэрэглэгддэг тийм цахим бүртгэлтэй ордгоо гэдэг үднээс
хүмүүсийг чирэгдүүлэх хандлага бол маш их байна. За эсийн шинжилгээний гарсан дүгнэлт дүгнэлтийг шивсэн байдал хоёр маш тоон зөрүүтэй. За өтрийн дүнгийн шинжилгээ лип эмчилгээ бас энэ аймаг дүүргүүдэд бол бас харилцан адил. Зарим нь хийгээд байдаг, зарим нь байхгүй. Яг адилхан сургагдсан, адилхан тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал бол байхгүй байна. За цаашид бол илрүүлэг үйлчлэгийн удирдлагын болон мэрэгжлийн багийн үйл ажиллагааг улам сайжруулмаар байна. Орон нутагт бол сонгуулийн давлгаанаар солигдож холигдсон бол байгаа. Гэвч энэ багийн доод мэрэгчлэтнүүд болон мэрэгжлийн багийн үйл ажиллагаа удирдлагууд нь солигдсон бол доороосоо мэрэгжлийн багийн санаачлагаа гартаа аваад энэ ажиллагааг бол сайжруулах, удирдлагууд шинэ удирдлагуудад ойлгуулах энэ чиглэлээр сайн арга хэмжээ аваач гэж зөвлөмөрөө. За илрүүлэг үзлэг шинжилгээгээр өөрчлөлттэй буюу ирэх төрсэн үйлчлүүлэгчид чирэгдэлгүй байдлаар үйлчлэгээ үзүүлэхэд зохион байгуулалтаа сайжруулаач. За нарийн мэрэгжлийн эмч нар маягтад заасны дагуу маягтын мэдээллийг програмд оруулах хэрэг компьютер, интернет өнтер байхгүй байгаа бол энэ асуудлыг удирдлагуудаа дэвшүүлж хийгвэрлүүлээч. За сургагч багш нар мэрэгчлэнүүдийг давтан сургах, орлон ажил хүний нөөцийг бэлдэх энэ тал дээр анхаараач. Ганц хавдар бүртгэгч нь маань сар ажиллавал тухайн сард хин энийг хийх вэ? Эмэгтэйчүүдийн эмч нэг сурсан хүмүүс маань жирэмсэн болоод явбал энэ ажлыг бүтэн жилийн хариуцах вэ гэдэг бодолцоорой гэж зөвлөмөр байна. За хавдар бүртгэгчийг бүтэн орон тоогоор ажилуулаач гэдгийг бол орон тооны бүтц болон төсөв цуулгах талаар бид нар бас эрүүл мэндийн яам газар хаанч хурал болсон дандаа бол энэ хойр бол дандаа хийж байгаа. За хавдар бүртгэгчийн давтан сургалтыг бол зохион байгуулах. За энэ бол түрүү жилийн 3-4 сар зохион байгуулсан сургалтаас хойш 2 төрлийн хавдар бүртгэгч бол солигдчиход байгаа. Дорноговь аймаг, Говь Сүмбэр аймаг бол солигдсон байгаа. За илрүүлгийн мэдээг аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн статистикч ихэнч зайлшгүй хянаж явуулж ямар байна. Тэгэхгүй хоорондоо логикгүй, илдаагүй ингээд бүтцэс нэг багнаас дараагийн 3 баг нь бүрдсэн нийлбэр байх байтал тэр нь барихгүй ийм тоо маш их ирж байна. Энэ дээр бас манай хавдар бүртгэгч нар бас өөрсдөө мэдэхгүй бол тухайн статистикчдаа хянуулах, зөвлөгөө авах байдал дээр сайн анхаараарай гэж зөвлөмөр байна. За дээр нь түрүү оны болон эхний 2 сарын байдлаар авсан тоо мэдээнээс бол бас товч дурдъя. За дээр нь эхний 2 сарыг дуустал түрүү оны 8 сараас энэ оны 2 сарыг дуустал бол улсын хэмжээнд 98 уман хүзүүний өмнө 17 хөхний өмнө онцлогдсон гэсэн тоо баримт байна. За үүн дээр бол ганц нэг холбогдсон аймагуудын хавдар онцлогдсон гэж байгаа хүмүүсийг надад өгсөн нэрсээс бол за Төв аймаг дээр 2 хүний регистрийн дугаар буруу байгаа учраас хавдар судлалын төв дээр бол шүүгдэж манай дээр ирсэн хэрэг нь бол мэддэхгүй байна. За өвөр хангаа дээр мөн 2 регистр буруу. Ар хангаагаас хөхний өмнө онцлогдсон гэсэн нэг хүн хаана мэдсэл хийгдсэн мэддэхгүй манай хавдар судлалын төв дээр бол бүртгэгдээгүй ийм хүн байна. Эдгээр хавдар бүртгэгч нар надтай жиж холбогдож энэ асуудлыг тодруулаарай. За кейс менежмент буюу энэ өмнө онцлсан кейсүүдийн араас тохиолдлуудын араас сайн хөөцөлдөрэй. Дээр нь судлаач эмчийн хариу програмд ороогүйгээс дүгнэлт оройтож гарч байгаагаас хүмүүс дараа нь аягүй хил ам хийдэж шүү. Хэрвээ би 1 сарын өмнө 3 сарын өмнө би энэ хариугаа сонсцсон бол миний өмнө эмчлэгдэх шатанда байх байсан гэвэл та бүхэн ямар хариуцлага хүлээхээ сайн бодоорой. Төрөөчөөсөө хүмүүс 11-11-т хандаад эхэлсэн байгаа. Би тэдэн сард хариу илрүүлэг үзлэгт хамрагдсан одоо л хариугаа аваагүй байна гэдэг байдлаар хандаад эхэлсэн байгаа. Тиймээс танаа аймаг дүүргийн нэр 11-11-т орцсон байхгүй. Тийм учраас судлаач эмчийн ажлын ачааллыг жид тулгуурлаж өгөх
ажиллах орчин боломжоор нь хангах бүртгэгдсэн маягтын шивүүлэх орчноор нь одоо тэр лаборант нь шивэх нөө өөрөө шивэх нөө бүх одоо ажлын ачааллыг хуваарлах тэнцвүүлэх энэ дээр удирдлагууд маш сайн анхаарч ажиллаарай. Энэ асуудал ер нь хавдарч өөрөө их эмзэг асуудал учраас хүмүүс тийм их хил ам хийдэж шүү гэдгийг бол бас анхааруулмаар байна. За өчигдөрхөн над дээр бас нэг газраас орж ирсэн одоо аль аймаг дүүргийн хэлтэй яг 12 сард илрүүлэх тамрагдсан ирнэ хариугаа авч чадаагүй. Тэгээд хавдар судлалын төв дээр би урилга барьсан. Би одоо хариугаа авч чадаагүй юм чи танаа дээр энэ урилга үзүүлээд орчих болох уу гэсэн байдлаар хандж байна. За энд нэг газрын холболт саац учраас шалгалт хийх гэж байна. За тэр хооронд би бас тоо баримтаас цухас дурдах юмнууд авч. Болох нь. За энэ уулзалт сургалтанд маань бас өрхийн эмч нар бас орж ирсэн байгаа хаа гэж бодож байна. Тэгээд илрүүлэгт хамрагдах эмэгтэйдээ одоо илрүүлэгт хандахыг уурах тухайн урилгыг мэдгэхдээ заавал бол танд ойролцоогоор одоо эсийн шинжилгээний хариу танаа аймагт хэдийн хугацааны дараа гарч байгаагаар баримжаалаад за танд ойролцоогоор 14 хоногийн дараа эсийн шинжилгээний хариуг чинь мэдэгдэнэ. Хариу гарахаар мэдэгдэнэ гэдэг байдлаар их л заавал хэлж байгаарай. За тэгэхгүй бол дуугаа нэг цаас өгчдөг, хамрагдаарай гэж хэлээ явцдаг. Тэгсний дараа хариу гарсны дараа утасдахаар юм уу ингээд дуутахаар хүн сандардын байна л да айгаад ямар хариу гарсан болоо болохоо байсан байна да гэдээ айдаг. Тийм учраас танд одоо урьдчилаад тэд хоногийн дараа ойролцоогоор хариуг чинь мэдэгдэн шүү, таныг дуудаж шүү гэдэг байдлаар хэлж байгаарай гэж бол гадны зөвлөх маань бол бусад аймаг дүүрэг дээр явж байхдаа бол зөвлөжсэн. Энийг бас энэ далмыг ашиглаад чи дээр нь сарын болон одоо өгж байгаа тоо баримт дээр жирэмсэн эмэгтэй хамралт айгүй бага байна. Ойролцоогоор гэжтэй түрүү жилийн статистик мэдээлэлээр бол 74 мянган их төрсөн байна. За төрсөн хүүхэд төрсөн ээжийн тоо бол хооронд айгүй ойр байсан. Бага хэмжээний зөрүүтэй тэр нь бол ихэр хүүхэд мэдээж байсан. За тэгэхээр 74 мянган ээж улсын хэмжээнд төрж байхад жирэмсэн эмэгтэй 3 сарын эхний жирэмсний тээлтийн эхний 3 сарын хугацаанд байгаа эмэгтэй илрүүлэгт хамрагт байдал энэ ерөөсөө энэ тоон дээр анхаарахгүй байна. Энэ үзлэг хийгдэхгүй байна гэдэг бол дүгнэлт гарсан байгаа. Дээр нь зовир шаналгаа өгч одоо хамрагдж байгаа ийм жирэмсний үзлэг болон зовир шаналгаа өгч үзүүлсэн хоёрыг хамрагдсан үйлчлүүлэгчээс хасаж хамралтын хувьд бол бодох байгаа. Тэгэхээр та нарын өгсөн дээр тоо баримтан дээр тэр улсын хэмжээнд 41.2% хамрагдсан хувь маань өчөө буурах дээр хүрчээд байгаа. Тэгэхээр жирэмснийхаа эхний 3 сарын хугацаанд байгаа эмэгтэйг илрүүлэгт хамруулахнаас хамаагүй шүү. Энэ дээр бол ингээд өгсөн тоо баримтаас харахаар бас яг зорилтод биш нас байнгут бас тэрийг хамруулахгүй байгаа байдал харагдаад байна. Тэгэхээр түрүү жилээс хойш бид нар бас олон аймаг дүүргээр ингээд хянч шинжилгээ үнэлгээгээр явж байхад жирэмсэн эмэгтэйг нөгөө хяналтанд ороход заавал бүрдүүлэх үзлэг шинжилгээ гэж байдаг штэ. Тэрнийхээ тоонд үүнийг заавал оруулаад өгсөн байт юм лээ. Илрүүлэг үзлэг, урмаа үзүүний өмнгийн илрүүлэг заавал орсон байх. Тэгэхээр нөгөө заавал дохын шинжилгээ өгдөг, цусны дэлгэрэнгүй өгдөгтэйгээ адилхан урмаа үзүүнийхээ илрүүлэгт орсон байх. Энэ чагсаалтанд нь оруулж өгөөд заавал үзээд явах ёстой. За тэгэхээр энэ тоо яагаад ийм бага байгаа юм бэ гэд гадны зөвлөх асуугаад харна би. Үгүй манай ингээд монголчуудын тооноос өгөх
энэ зулбах хандлага бас их байгаа учраас ингээд манай анхдагч чадлын эмч нар маань юм эрсдлээс айгаад бас ингээд сайн авахгүй ах шиг байна гэсэн чинь тэр бол айх асуудалгүй. Би 2 хурууны буюу юуны үзлэг, эмэгтэйчүүдийн үзлэг хийхгүй зөвхөн тойл таваад үзлэгөөс зөвлөхөө шоткоор ингээд эсийн наац авахд тэнд бол ямар ч эрсдэл байхгүй. Тийм учраас айх хэрэггүй эсийн наацыг бол аваа гэсэн зөвлөгөө өгж байгаа. Тийм учраас энийг бол жирэмснүүдээ сайн амруулж энэ үзлэгээ хийгэрэй гэж хэлдээр байна. За хавдар бүртгэгч нар маань ч гэсэн энэ тоон дээр бас анхаарч эхлэх нь шүү дээ. Жирэмсний ихний 3 сар. За дээр нь хөхний илрүүлэг, хөхний өмгөр өмдөх өндөр эрсдэлтэй дээр ерөөс анхаарах байгаа. Хөхний өмгөр өвдөх өндөр эрсдэлтэй эмэгтэй үдсэн аймаг дүүрэг тун ховор. Энэ дээр бас анхаарч цаашдаа энэ үзлэг рүүгээ чиглэж анхаараарай. За үзлэгт хамрагдсан анхдагч чатлалд 4,000 орчим эмэгтэй байлаа гэхэд аймгийн эмэгтэйчүүдийн эмчит нь 3,070 хүн үзлэгт хамрагдсан гэсэн байгаа. Энэ бол анхдагч чатлалд үзүүлсэн бүх хүн 2 дахь чатлалд буюу эмэгтэйчүүдийн эмчит очсон юм шиг харагдаад байна. Тийм учраас эмэгтэйчүүдийн эмчит бол колпоскопи эдийн шинжилгээ авах шаардлагатай буюу эсээр өөрчлөлтөө гарсан эмэгтэйчүүд очно гэдгийг энэ логик юусаа харагдахгүй байна. Аймагуд ихэнх нь энэ дээр айгүй их алдаж орж ирж байгаа. За мөн үзлэгт хамрагдсан жирэмсэн эмэгтэйг насаар нь аваад үзэхээр мөн зорилтод бус насны жирэмсэн эмэгтэйгээ бол хамруулахгүй байгаа байдал яг харагдаж байгаа. Ингэхээр бол нас хамаагүй жирэмсний эхний тээлтийн 3 сардаа байгаа жирэмснийг папнаац авахд бол орлаарай гэж бол хэлээ. За умаа үзүүний өмнгийн илрүүлэгт анхдагч чатлал буюу өрх сумын эрүүл мэндийн төвийн төвшөнд хамрагдсан үйлчлүүлэгчийн тоо, за эсийн лабораторид хүлээн авсан наацын тоо хоёр маш их зөрүүтэй. Өнгөрсөн оны буюу 8-аас 12 сарын тоон дээр тайлангаас харахад за 43% нь лабораторид ирсэн 57% байхгүй. Хаана явна мэддэхгүй. За энийг бас гадны зөвлөх асуугаар нь манай аймаг сумууд их хаслагдсан. Одоо аймагтаа ирж амжаагүй байсан байж болно гэхээр энийг ингэж барагцаалж хийж болохгүй. Тоо аюу өдөр байна. Үүндээ анхаар гэсэн байдал ажиллаж байгаа. Өрх сумын эрүүл мэндийн төвөөс лабораторид ирэхдээ тодорхой хувцас аавна. Дээр нь хариу гарах гэж удна. Ингэсээрээ бараг 3 сар хүлээгдэж байгаа. Өнгөрсөн оныхоо эсийн наацад дүгнэлт өгөөгүй аймагуд байгаа. Энэ дээрээ анхаарч ажиллаарай гэж бол хэлмээр байна. За дээр нь аймагуд бол статистикч их хэмжээрээ байнга тоо мэдээгээ шалгуулж тэр дүн барих ёстой газруудаа барьж гин үү, логик уялдаа байна уу, анхдагч чатлалд үзүүлсэн бүх хүн 2 дахь чатлалд үзсэн юм шиг харагдаж гин үү, үзсэн умаа үзүүний өмнөд хамрагдсан хүн эсийн хүлээн авсан наац 2 хариу гарсан дүгнэлтээр ямар уялдаатай байна. Бүх тоон дээр аймаг дүүргийн одоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд маань бас анализ хавдар бүртгэгчээс байнга тоогоо авч ин гэж манай аймаг дүүрэг ямар байна. Эс нь хэр хүлээгдэж гин, хариу нь хэр хүлээгдэж гин. Энэ бүгдээрээ анализ хийж бас дотроо зохион байгуулалтаа зохицуулж яваарай гэж зөвлөмөрөө. За Сүхбаатар аймгийн хувьд статистикч баг эмч маань хавцарч ажиллаж байгаа. За мандахсан хавдрын сувилагч маань хавдрынхаа бүртгэлийг хариуцж байгаа. Энэ хоёрыг нэгтгэхэд нэг хүн хиймээр байна. Яг хинээрээ хийлэхээ тодорхой болгож өгөөч гэж бол хүсэл тавьмаар байна. За анхаарал тавьсан явдал баярлалаа. Тэгээд асуулт байвал хариулъя. Жоо асаа юм асуу гэж л наа чинь тэг асуухгүй дүү сайн. За одоо асуух зүйл сая ярилцлагаас асуух зүйл, тодруулах зүйл
ярих зүйл байвал ярья одоо. За. Энэ нөгөө нэг төсөл хангалттай спич дахиж хийх юм болов уу нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө нэг ирсэн яаж юм болохоор нөгөө гар аргаар нариулсан яаж юм. Одоо ихтэй хугацаанд үстэй ирсэн тэгээд энэ одоо ашиглахгүй байгаа. Энэ асуудлыг яах вэ? Тэгээд нөгөө нэг пакийн бодгууд хамгийн цаатлын хугацаа нь 2013 оны 8 сард зарим хугацаанд 2 сар мар 4 сар, 7 сар, 8 сар гэх хамгийн цааш 8 сар дот хугацаатай бодгууд байсан. Тэгээд нөгөө одоо манай дээр өнгөрсөн оны 2600 одоо өнөөдрийн байдлаар нийт ирсэн байгаа 1400 гээд нөгөө архивын шүүгээ дүүрч байгаа. Тэгээд энэ оныг ингээд хүртэл дуусгал архивын шүүгээ хүртэхгүй байгаа. Тэгэхээр нэмж архивын шүүгээ боломжтой юу гэсэн ийм дөрвөн асуултлаа. За энэ нөгөө төслөөс хангасан л тоног төхөөрөмж болон хэрэгслийн холбогдлолтой асуултууд байна л да. Үүнийг бол яг уламжлалыг өнөөдөр эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх нэгжээс энэ цол мэрэгчлэн оролцох байсан боловч одоо тэдний төслийн баг бүтэн багаараа өнөөдөр гадуур хуралтай байгаа учраас ирч чадаагүй. За энэ асуудлыг уламжлалыг гэвч энэ хангасан энэ тоног төхөөрөмж болон хэрэгслүүд маань одоо энэ төслийн хугацаанд төсөл одоо 9 сар дуусна гэж байгаа тий. Тэр хүртэл өгсөн байх. Тэрнээс илүү одоо тэрнээс цаашаагийн төсөвтөөс суулгаж авч явах байсан болов. Гэхдээ яг энэ асуултыг уламжилж жиж хариу өгье. За өөр асуух аймаг дүүрэг байна уу? Өглөө. Энэ шүүгээ дүүрсэн. Байхгүй бол дараагийн юм. Байна уу? Байна уу? Сонсож байна уу аймагуудаа? Өөр асуух байна уу? Өөр хангаас асууж байна. За. Hello. Яриараа өөр хангаа яриараа. Чам яриараа өөр хангаа. Өөр хангаа судлаач юм. За яриараа. Юу одоо ингээд тэмдэглээ хийсэн хүмүүсээ ингээд судлаач өөрийнхөө дүгнэлтээ ингээд шийдэх болохоор ерөөсөө зарим юмуд нь олохгүй байхгүй. Тэгээ фондотоо яриад яагаад ингээд бүрдэхгүй байгаа юм бэ гэдэг ингээд яхад бүртгэл ингээд шийдээд бүртгэлээ гэсэн үртлээ ингээд нөгөөдөө дуусахаар гарчихгүй байна гэдэг маш олон фондод одоо хоригдлогчтой байна. Маш их саналаа хоригдлогчтой байна. Өнөөдрийн байдлаар манайх 3,000-аас тэмдэглээ хийгээд байгаа гастаа. Тэгээ ерөөсөө тэмдэглээ нь авахгүй. Тэгээд хавдар бүртгэгчтэйгээ ингээд хамтдаа яагаад туул амттай бас ястал хэлээ. Тэгсэн ерөнхийдөө ерөөсөө энэ шийдэхгүй. Ер нь бол энэ програмын асуудал аюул хэцүү гүндрэлтэй байгаа. Банк тааж байгаа. Тэгээд нэг бол ерөөсөө одчихгүй болчихно. Одчихээр бүртгэхгүй. Бүртгэхээр эргэж дуусгаараа гарч ирэхгүй. Ийм тохиолдол их гарч байна. Бас манай хамт байгаа мó бусад газар байгаа мó. Энийг одоо яагаад ерөөсөө програмын асуудлыг яг нэг болгож өгөхгүй бол шинжилгээ маш их хийгээд байдаг. Тэгээд таана ерөөсөө бидний хийж байгаа юм харагдахгүй байна. Бүртгэхгүй байгаа учраас. Тэгээд одоо өөрсдөө хүмүүс муу ялгаа авахгүй ингээд ийм хүндрэлтэй асуудал байна. За муу ялгаагүй түрүүний ofны энч хэлжээс архив зүгээ бол бүр аль ихтэй баг манайх бол хахад өмнө бол дууссан. Тэр одоо юм яаж хадгалахааргүй одоо тэгээд цаашлаад ингээд байсан нэмж нөхөж өгөх юм болов яах юм болоо. Ер нь бол оролцоод спейс центр дууссан байгаа. Тэгээд фондод тойл дууссан. За майстер дууссан. Ийм асуудлууд бас маш их байгаа. Тэгээд энийг ер нь өгөх юм болов. Нэгт бол сая эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлэх нэгжээс бол хэвлэгдэл аймаг дүүрэг тараагдсан.
Ер нь баг очсон л байх хэвээр бид бол 2 сараас хойш бараг тараалж байгаа да маягт. 3 сарын дундаас илүү 3 сарын дундаас хойш тараалж байгаа юм байна. Маягт. Тэгээ аймагуудад бол ер нь авцсан л байх хэвээр байна. За найцсан архивын шүүгийг муу уламжлалт гэхдээ програмын асуудлыг одоо л программист танилцуулна. Тэ. Өчигдөр бол амар жаргалагч өөр хангаагаас бол холбогдсон. Windows сум, нарийн тэл сумын 3-4 регистр надад өгч бас чиглэлд үзсэн. 2 хүн орж болж исэн, 2 хүн нь бол орж болохгүй байсан. За энийг бол гэрэлтод одоо хариух баха. Орж болохгүй нь тэр үгс үг. Тэр хүний бүртгэдэггүй гэсэн. Түүл бүртгэж болно шүү дээ. Юм аа. Асуух юм байна. Анхны мэдээлэл юм чинь. Манайхан өнгөрсөн жилийн сараас хойш бүхний нийт нэг 70 хэдэн хүмүүсийг хамтдаа 43 гатгалт хийсэн байна. Нарийн зүгээр гатгалт хийж. Нэ юу? Тий. Тэрний маань хариунууд маань одоо гарч ирдгүй. Яг л шаардлага хангахгүй гэсэн одоо хийлгэндээ тийм гараад ирсэн. Тэгээ одоо бидний татсан сургууль гэдэг юм уу эсвэл одоо тэр бодогч бодсондоо байдаг юм уу технологи байна уу юунд байна. Өөрөө сурсан юм ч нөө тий. Өөрөө ярих байх. Ямар хариу гараад байгааг нь тодорхой хэлэх байх. Ер нь бол 40 хэдэн шинжилгээс бүгдээрээ тэгэл хүчгүй шинжилгээнүүд байна. Архангагийн хацалт хийсэн юм чинь тэр сургалтанд хамрагдсан юм ч үү тий. Нарийн зүгээр л хацалт шинжилгээ авч байгаа. Тэр дотор нь одоо овгийн эсүүд, эрүүл эсүүд гарах хэрэгтэй юм биш юм аа гэдэг. Тэгээд миний хацалтын дотроос болцсон нэртэрчээд болцсон байна. Тэр онцлогоос хөрж байна. Судлаач хэмжим нэмэлт тайлбар. За. Архангаа их судлаач юм чинь. Өөр хугаа нэг асуулт асууж юм. Сквотер хүлээж авах уу? За, өөр хангаа асуудаа. Манай нөгөө заа асуудал өөр хангаа асуудал атаад ингээд юу тохиргоо наатаа тэгээд нөгөө юм тохиргоо тохиргоо хийн гэдэг тэгээд одоо хийгээгүй байгаа юм л да. Тэгээд бид нөгөө нэг одоо Campus Medicus юм уу? Campus Medicus юм. Яа, дуулгоо ингээд дуулгоо ийм тохиолдолд тэгээд хүнээ ингээд Улаанбаатар хот руу хавцах төлөвтэй дөрөв явуулаад тэгээд бүр ихийнхаа болон эдийнхаа ингээд тэмдэглэнэ хаттайгаа туг өгөө явуулсан. Тэгээд ийм тохиолдолд нөгөө хүмүүс маань одоо ингээд дүүл тэмцээр өдөөлөд шинжилгээ баталгаажуулах гэхээр маш их хөлөө дээр нь тэгээд мөнгө нэхэд авсан юм байна. Тэгээд ингэж явсан юм ба дөө ер нь одоо ингэхтэр ямар авахтай юм бэ? Нэг удаа тэмдэглээ харахад 40,000 хараад манайхаас одоо бүр Campus Medicus. хүн дэвтрийн дистанцтай ийм тохиолдол юм одоо 20,000 төгрөгөөр 3 удаа тэмдэглэгээ ингээд харуулсан байна. Тэгээд энэ зүйл юм болоо. Тэгээ энэ Campus Medicus юу одоо яалтаа ажилд оруулмаар байна. Тэгээд тэр хариуцлаганд цаашд дэмжлэр яваад манай бүр ажил хүртэл яваад тохиргоогоо нийлүүлээ гэж. Одоо үлдэж байна. Энэ Campus Medicus ч өөр хувийн байгууллага тий. Тийм 3 дугаар эмнэлэг дээр байгаа. Яг хавдар судлалын төв манайх бас зүгээр хамтарч бас юм хийж байгаа болохоос манайх бол тэднийхийг захиран зартуулах чиглүүлэх бол их үүрэг байхгүй л дээ. Campus Medicus. Одоо тэгээд өөрсдөө гацсан шинжилгээ ер нь яаж тэгвэл одоо хянуулах вэ? Бас зөвлөгөө авах вэ? Хүмүүсийг бас тэгээд дандаа Улаанбаатар руу яваад зөвлөлт өгмөөргүй байна. Байна. За Campus Medicus энэ
Campus Medicus манай Швейцарын телемедицины програм шүү дээ. За энэ болохоор одоо нэг манай телемедицины журманд орж байгаа. Тэгээд телевизийн журманд ороод тэгээд шинжилэл хийгдэж байгаа маа. Тэгээд телевизийн журам батлагдах юм бол энэ програмаа цаашаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой болно. Одоохондоо энэ програмыг Монголд ашиглах уу? Эсвэл хаана яаж ашиглах вэ гэдэг дээр шинжилгээ хийгээд тэгээд одоо ингээд журмандаа оруулаад одоо ахаа цаашаа үргэлжлүүлж ажиллах баха. Тийм. Энд дэр бол одоохондоо Айно. Атар юуны шинжилгээ хангамжтай холбоотой олон асуултууд асууж байна. Тэрийг одоо мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төсөлтэй ярилцаж шийдье. Уг нь бол тэр бодгоны юу хугацаа дээр дуусах ойрт чинь тийм бодог хангах эсвэл хангамжийн ерөнхий зарчимд бол хугацаа дуусахын төгссөн зүйлийг бол хангах асуудал бас байдаггүй. Тэр архивын нүүрийн талаар одоо тэр спиртийн талаар энэ асуудлуудыг багцаар нь эрүүл мэндийн мянган сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл инх зул 10-12-24 утсаар асууж. 70-12-10-24 гэдэг утсаар шууд хандж асууж болно шүү дээ. 70-12-10-24 Инх зул гэж. инх зул гэж үнэтэй мянган сорилтын сангийн хамтран эрүүл мэндийн төслийн хамтран туслан хариуцсан ажилтан инх зул гэдэг үнээс дамжаад асууж болно. За бас програмтай холбоотой зүйлүүд яригдаад багшгүй. Тэгэхээр манай энэ скрининг CGM гэдэг програмыг боловсруулж байгаа Smart Solution-ы одоо гэрэл тод багш эндэлсэн байж байна. Өгөх мэдээллийг өгүүлээд тэр явцдаа тодруулах уу? За тийм. За архангаа цэцлогч юм чинь. За Бүхний эсийн шинжилгээнд бичиг эсийн шинжилгээ ирсэн. Тэрнээс ерөөсө харахаар яг харагдах ёстой эсүүд сайн харагдаж өгөхгүй. Тоолны эсэх юм уу тиймэрхүү маягтай. Зарим шинжилгээнүүд нь болохоор бодог ерөөсө шингээхгүй зүгээр нэг тийм тосрохог тийм очиод бодогдож өгөхгүй тийм гараад байгаа. Тэгээ багш инхтэй багшаас юу яасан? 7-8 шинжилгээг зарим нь шилийн явуулаад лабораториар зарим кампус дээр тавьж хариу авсан л зөвлөгөө авсан. Тэгээд бодогч нь маш их хогтой байна. За тэгээд эсүүд тодорхой харагдах байна гэсэн юмуд хэлсэн байгаа. Тэгээд би бол харахаар яг тэгэхээр тэр хатгалт хийж авсан эмчтэй холбоотой шүү дээ. Энэ чинь яг тэг хангалттай хэмжээний одоо тэр эсийг юу дээд соруулж аваагүй тэгээд тийм байдалтай. Зарим нь болохоор нөө суугаас гарч байгаа юмнаас ч авч өгсөн юм даа. Тэгээд аль нь ерөөсөд болохгүй. Зарим нь ерөөсөд бодогдохгүй байгаа. Ерөөсөд нэг тос өрхсөн юм шиг тосрохог тийм. Зарим нь болохоор зэрэг тэгээд дандаа эвтэрцэт голдуу. Эсвэл одоо будагнд байна уу? Будаг яг хог ихтэй ерөөсөд будгийн хог их байна л гэсэн багшаас нь тиймэрхүү. Тэгэхээр нэгдүгээр эсээ шинжилгээний хийж авч байгаа медицинлийнхаа эмчтэй та нар орон нутагтаа зүйтэй юм байна да наадах. Хатгалт хийх техник хатгалтын дээж авч байгаа арга барилтай. Бусад аймагуудад тийм асуудал авч байгаа нөгөө нарийн зүгээр авч байгаа технологи нэг л адилхан авч байгаа шүү дээ. Яг гоо наврантаа давуулаад очиод тэр хавдар судлалынхантай уулзаад яг технологиг нь харж үзвэл одоо яах юм. Тэгээд энэ чиглэлээр манай хавдар судлалын үндэсний төвийн инк туяа эмч зөвлөхөөр ажиллаж байгаа шүү дээ. Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөлд бүр тодорхой зөвлөхөөр ажиллаж байгаа. Манай инк туяа багштай ер нь холбогдож зөвлөгөө авбал зүйтэй юм байна да. Энэ чиглэлээр бол шинжилгээний чиглэлээр бол манай ягаан эмчтэй холбогдвол зүгээр дээ. Одоо тэр ягаан эмчийг мэднэ үстэй те та нар багшилсан байх хэрэгтэй. Энэ хичээлийг заасан байх хэрэгтэй. Ягаан эмчтэй 2 өдөр сурсан л да. Яг тэр дагуу гэж байгаа шүү. Тэгээд одоо тэрнээс нэм олдохгүй бол одоо бид юу хаашаа хайсан. Шинжилгээний шилийг болохоор кампус медикуст тавиад тэгээд инхтэй багшаас зөвлөгөө авсан зарим шилнээс нь.
Тэгээд одоо бас мэс заслын эмч, эс судлаач эмч хоёрыг эсвэл хөхөөр дагнаад нэг 2 3 өдрийн богино хэмжээний сургалт энэ байвал яа тийм бол умаа үзүү бол яг харж болж байна. Эхний шинжилгээнд дээр бас ерөөсөө бүгдээрээ шаардлага хангахгүй гараад болохоор би ч гэсэн өөртөө ихтгэл муутай шаардлагатай заримдаа бүгд дан ингэж манай бусад аймагуудад дагалдаж байсан. тэгээ дагалдаж болно шүү дээ. тийм бусад аймагуудад чухам хөхний шинжилгээ цитологч эмч нар хэр харж байгаа бол тэр талаар бас мэдээлэл Бусад аймаг Одоохондоо юм гараад одоохондоо энэ талаар янз бүрийн ийм асуудал гараагүй байгаа. Аль ч аймагаас гараагүй байгаа. Ховд аймаг ухаан үзүүний эсийн наац болон хариу дүгнэлт өгөх асуудал дээр бас нэлээд асуудалтай байгаа. Тэгээд бусад аймгийн нөхдүүд ишээ олж хараад байна гэсэн үг. хөхний шинжилгээ ер нь хэр харагдаж байгаа бол бусад аймагууд дээр бус нь одоо харж юу хатгалт нь болоод эс судлаач Надад бол яг болохгүй байгаа бол асуудал байвал хавдар бүртгэгчээрээ дамжуулаад бүхэн дээр бол надад бол асуудал бол сонсогдоогүй яг үндэ хэлэхэд. Ховдоос бол яг уу судлаач умаа үзүүний эс дээр маш их бас шаардлага хангахгүй гараад байна яах вэ гэдэг л байдлаар хандчихсан. Яг уу эсвэл цэцлийн эмч маань манай ягаан эмч дээр бас дагалдаад сурья гэд тэгвэл урьдчилаад бас надтай холбогдож байгаад бас манай эмч нар гадагшил хөтгшөө их явдаг учраас тэр яг эргэж байгаа үед чинь байх нь уу тий яг тэр үедээ бол бас байгууллагын албан бичгтээ тий өөрөө яг юу үзэж харж сурмаар байна гэдэг нэг сургалтын хөтөлбөр удирдамж шиг юмтай тэгээд хүрээд ирвэл нэг бол зохион байгуулаад бас дагалдуулаад яачих вэ. Тэмцийг нэг юм 2 өдрөөр сурах. Аранхангай аймаг энэ жил Аранхангай аймаг нөгөө нэг хаан банктай хамтарж байгаа нь хамтрын эсрэг үндэсний аяны юунд хамрагдахаар болцсон байгаа шүү дээ. Тэр үеэр эсвэл Аранхангай аймаг руу тэр ч одоо 7 сарын хийгдэх болоо да. Тэр үеэр Аранхангай аймаг руу зориуд ягаан эмчийг явуулах юм уу? Тэгж болно шүү дээ. Эсвэл та нарын 2 хоногийн хугацаанд ирж ягаан эмчийг дагал эсвэл ягаан эмчийг тэр үндэсний хавдар эсрэг аягаар Аранхангаараа явуулъя. Нодны жил ягаан эмч яг та зааснаад татж байгаа л. Шаад уурлах юм Байх шүү. Цитологч эмч одоо яг хөхний зөвхөн умаа үзэж хөхний эсээр нэг юм 2 өдөр юу яаж болох сургалт дүүргүүд манай төв дээр бол дагалдаал явж л байгаа. Тэрэн дунд ороод явж болох нь. Би бас асууж хариу хэлээ. Аргангайд. Хөхний судлаар Харлаа биш гэсэн. 1-2 хоногоор явж нөө асуу. Батуусраа. Тэгээд хавдар бүртгэгчээр нь дамжуулаад хариу өгч. Дүүрэн Аранхангай. За одоо Түүнийг юм асууя. программын талаар Түүнийг байна. Түүнийг програм. Бано. байна. Програм Баны түүнийг асууя. Түүнийг түүнээс нэг зүйл бодруулъя. за Түүнтэй хоёрмаа. за Нэ та. Түүнтэй түрүүний нэг хавдрын өмнө онцлогдсон 2 эргээсийн дугаар зурсан гэсэн шүү дээ. тий Тэрэн дээр чинь манайх нэг 2012 онд 114 хавдрын үйлдэл онцлогдсон байхгүй юу? Тэрнээс яг жинхэнэ яг 16 13-аагаар хавдрын танах руу нэг илгээсэн шүү дээ. 13 хүн яг манай эсийн шинжилгээгээр хавдар гэж онцлогдоод 16 хүний танад би мэдээсэн шүү дээ. Бүр тоо дээрээ тэн дээр нэр осоо үгийг бичиж явуулаад 12 онд 11 онд болохоор 13 онд болохоор манай хавдрын үйлдэл 11 илгэснээс яг 6 нэг 13-аагаар танах очсон байгаа. Тэгээ энэ хоёр шатны аль нь дээр нь тэр хоёр аль анги дүүргийнхэн болоо сум өрхийнхэн болоо эргээсийн дугаар зүйлсний тэрний нэрийг мэдэж жаргал байна. алтан туяа гэсэн 2 хүн байна. Даваа жаргал алтан туяа сумын хүн байна уу? Сум нь надад байхгүй. За нэрийг сайн бичээд авчи. Даваа жаргал алтан туяа гэдэг чинь ерөөсөө манайхаар нөгөө юу онцлогдсон хүн биш байна. Нэр нь ийм хүн би л анх санахгүй байна. Гэхдээ би сайн хард тодруулаад танд эргээд хэлье. За Түрүүнд нь бол 12 онд бол яг 16 хүн нэг 13 агаар явсан. 13 онд болохоор 6 аяа өчөд байгаа шүү дээ. Яг манай шинжээгээр эдийн шинжээгээр батлагдаад. За би энэ хоёр хүнийг тадуулаад танд эргээд хариу хэлье. Тэгээд би нэг л одоос нэг програм дээрээс нэг юм асуух. програмын дараа шууд ярилцаа явуучих уу. За тий. За тэгээ. Одоо програмын хичээлийг орчихсон. Тэгээд танаас За. суугараа. За.
Одоо гэрэл Сүхбаатар аймаг байна. Би нэг юм болж асуучих. байна. За Сүхбаатар. Туул энэ чи би нэг юм асуучих. Сүхбаатар аймаг байна. За. Баано. Сонсож. За. Энэ нэг мэдээ тайлангаа эрүүл мэндийн газрын статистик хэмжээр хянуулж явуулна гэдэг байгаа шүү дээ. Эрүүл мэндийн газрын гэсэн юм уу? Тэрийг юу яах юм уу? Одоо бол манай цаандаа нөгөө цахимаа юу мэдээгээ цахимаар явуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндийн газар хянуулчаад таа хэлбэрийг хянуулчаад тэгээд цахимаар буцаагаад яах юм уу? Болно шүү дээ. Скандад явуулчих болно. Эсвэл яг тэр хянуулсан хувилбараар над руу явуулчих болно шүү дээ. Тэгэхээр заавал одоо эрүүл мэндийн газрын статистикээр орж иж тэгээд хойшоо мэдээ явуулна гэсэн үг үү? Тийм. Эрүүл мэндийн газрын статистикуудыг энэ хөгжлийн төв дээр болдог жил бүр болдог нөгөө тайлан хүлээн авалтын дараа уулзалт хийдэг шүү дээ. Тэрэн дээр түрүү жилч би хэлжсэн энэ жилч хэлсэн. Статистикууд дандаа хянагдсан байх ёстой шүү гэдэг байдлаар хэлжсэн. Тэгэхээр тэд нар бол нэг хүлээж Би бол одоотой хэлж байгаа шүү дээ. 12 онд бүхний үнэлэгт орсон хүн 13 онд эргэж орохгүй хэрвээ хэвийн зүгээр эрүүл гарсан бол 3 жилийн дараа эргээ та үзүүлээрэй гэх тэгээд тэр хүнийг явуулна гэдэг байна. Тэгсэн чинь мянган сорилтын сангаас сундаар явахдаа жил болгоод тэр хүний үзэгт оруулна гэсэн гэдгийг яах юм. Үгүй бүхний өмнөгийн илрүүлэгч хоёр байгаа. Боломжт болон өндөр эрсдэлтэй бүлгийн. За боломжт нь болохоор дулмаа гэдэг эмэгтэй түрүү жил нэг эрүүл мэндийн холбогдлолтой бичгээр нь төвлөрүүлэх гээд ирлээ, хүүхийг үзлээ. За энэ жил 3 настай хүүгээ үзүүлэх гээд ирлээ, хүүхийг үзэж болно. Болох л байхгүй юу? Жил бүр үзэж болно. High risk буюу өндөр өрсөлдөлтэйг болвол жил бүр маммограм суурилсан байдлаар үзнэ гэж байгаа юм. Боломж гэдэг нь бол эмнэлэгт хандсан шалтгаан бүхэнд нь 30-аас дээш насны эмэгтэй бүгд хөхөө тэмдэглэл хэлсэн. Заавал тэрийг 3 жилийн дараа дуудах биш. Давтан өнөөдөр үзүүлээд явж л болно. Тий. Тэр байтугай хөхөө сар бүр та өөрөө шинжгээд байгаа шүү дээ эмэгтэй. Тэгэхэд жил нэг удаа боломж олдоод ирэх нь эмнэлгийн өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч хөхийн тэмдгэрчгэд тэр юунд байгаа юм. Тэгэхээр тэр бол хийгдэх ёстой л гэсэн. За. Би нэг хөнгөрөлтийн сургалттай холбоотой нэг зар хэлэх гэж байна. Сүхбаатар аймаг, Орхон аймаг хоёр хөнгөвчлийн эмч бэлтгэх сургалтанд эмчээ явуулаач гэдгийг одоо хамгийн энэ 7 хоног одоо хамгийн сүүлийн хугацаа. Энд ирэхгүй бол одоо ингээд сайдын тушаал гараад ингээд нэрсэн батлагтаад явж байгаа учраас өнөөдөр нэрээ өгөөд өнөө маргааштай хүнээ явуулах боломж байгаа. Энэ хандлага энэ хэнийг гэдгийг хэлж өгч байна. Нийт тугамт юм. Одоо хөнгөлөлтийн эмч явуулах асуудлыг энэ онцлогчгийн төвийн хүний нөөц тасны хэлээ өнөөдрийн доктор байна гэдэг. Тэрс яг энэ чөлөө байна гэдэг чинь. За. Өөрөөр хэлбэл асуудлыг яаж болох вэ? Манай асуудлыг. Одоо энэ софтын ер нь хоёр хүн эмчтэй намстопыг татдаг. Яг бэлтгэсэн хүмүүс маань одоо гадаад руу бас орно шилжээ явсан. Хоёр хүн одоо нэг эмч бэлтгэсэн нөгөөх нь Улаанбаатар бэлтгэсэн. Хоёр эмчээ сургасан. Дахиад гадаад явсан. Одоо дахиад ягаа эмчтэй дагуулаад сургуулж болохгүй. Одоо тэгэхээр зардлын асуудал гарч ирж байна шүү дээ. Тэг өөрсдөө зардлаа яагаад. Алло. Орон нутаг өөрсдөө зардлаа нэг 2 хоногийн ч юм уу зардал томилтоо гаргаад ирүүлэх юм бол хамтран судлалын төвийн зүгээс бид нэр зохион байгуулж болно. Хүлээж авч болно. Тий. Өмнө нь холбогдороо тэггүй бол бас эцгүй юм уу таарч. Нэг 2 хоногийн ягаан эцтэй дагалдаад 2 хоног гардан тийм байдлаар томилт өгөөд явуулчих болно. Энэ хар хангайх гэсэн бас тийм байдлаар явуулчих болно шүү дээ. Тэр яагаад байгаа бол заавал одоо энд ирж нэг гардан үйлдэл хийж харж үзье суралцъя гэж байгаа бол тийм байдлаар тийм. За одоо ингэ цаг байна штэ. Одоо нэг програмын талаар манай Smart Solution-ы гэрэл дод багш ирчээд байгаа юм. Энийг танилцуулъя. Тэгээд та бүхэн асуух зүйлээ бас дотроо бодож байгаарай. Тэгээд дараа нь ярилцлага хийх да. Тэхүү
цаг хугацаагаа яа. За гэр бодох. Энд дээр сууц. Тэр би бас шүү дээ. Аа, нууц. Аа, за. Тэг.